Сайн байцгаана уу бүгдээрэнд нь энэ видео үзэж байгаа өдрийг мэндийг хүргэе. За тэгэхээр энэ YouTube суваг дээр бол би видео хийж амжихгүй бас нэлээд удаан явлаа. Та бүхэн миний гэмт хэрэг ярьдаг сувгийг мэдж байгаа бол за тухайн суваг дээр би 7 хоногт 3 дугаар цацаж явсаар агаад за сүүлийн 2 сарын хугацаанд бол нэлээд их ачаалттай ажиллаж байсан учраас яг энэ суваг дээр ерөөсөө орж ирж чадахгүй, юм хийж ерөөсөө амжихгүй явсаар агаад одоо ингээд буцаад одоо 2 дугаар хийгээд энэ суваг дээр бас илүү их цаг гаргах боломжтой болчоод ингээд сууж байна. За та бүхэн гарчигнаас харсан бах өнөөдрийн энэ дугаараар би та бүхэнд хэрэглэж дууссан одоо ингээд сав нь хоосон болчихсон энэ бүтээгдэхүүний одоо ревюийг шууд танилцуулаад явъя гэж бодож байна. Тийм урт бичлэг бол болохгүй. Гэхдээ энэхүү бичлэгийг та бүхэн үзснээр өөрийнхөө одоо мөнгөө хэмнэх бас нэг арга болж чадах юм болов гэдэг үүднээс ийм төрлийн бичлэг хийж байгаа. За бусад ер нь бол яг ийм скин кеэр төрлийн одоо контент бэлтдэг хүмүүс ч гэсэн иймэрхүү төрлийн одоо бичлэгүүд оруулдаг. Тэр бичлэгийг одоо сонсоод тэр бичлэгийг үзснээрээ одоо өөрөө юуг сонгох уу те ижил төрлийн арьстай бол энийг сонгож болох юм байна. За арай өөр төрлийн арьстай бол энийг сонгоод дэмий юм байна ч гэдэг юм уу. Маш өгөөжтэй санагддаг учраас би ч гэсэн ийм одоо контент хийхээр шийдсэн байгаа. Тэгээ энэ бичлэгийг яг Instagram дээр Reels болоод оруулахыг гэхлээр айгүй урт олчих гээд тэгээ YouTube дээр ингээ бичлэг болохыг гэхлээр бас арай жоохон богино олчих гээд гэхдээ арай жоохон дэлгэрэнгүй тайлбарлаад өгөх юм бол та бүхэнд зүгээр авах болов гэж бодсон байгаа. За тэгээд шууд эндээс нь эхлээд ингээ явчих. За эхний бүтээгдэхүүн болохоор Dr. Pepti гэдэг брендинг Centella Toner X гэсэн ийм тонер байгаа. За энэний бүтцэн нь болохоор ийм сүүн шингэн шиг юм шиг харагдаж байгаа боловч ийм гелэн бүтэцтэй. За тэгээд арьсны одоо чегийг нэмэгдүүлэх тийм үйлчилгээтэй байгаад идэг. За тэгээд савны хувьд бол нэлээд том. За тэгээд 180 мг-тай. Гол орц найрлага нь Centella asiatica буюу Sika. Энэ маань болохоор арьсыг маш сайн тайвшруулж өгдөг үйлчилгээтэй. За тэгээд peptide complex гэхлээр пептидийн одоо бүх төрөл бараг 10 хэдэн төрлийн пептид агуулсан. Пептид чинь яг нөгөө арьсыг өөрөөр нь хүн төлжүүлэх, өөрөөр нь одоо коллагены нийлэгчлэлтийг дэмжихэд тусалдаг тийм айгу маш олон бүтээгдэхүүнд ордог алдартай тийм орц найрлага байгаад байгаа. За тэрнээс гадна гиалуроны хүчлийг энэ дотор оруулж өгсөн юм. За тэгээ ерөнхийдөө бол ийм том бүтээгдэхүүнийг би хэрэглэдэггүй гэж хэлж ирсэн. Ер нь дуусгана гэж бараг л байдаггүй боловч энэ бүтээгдэхүүн бүр үнэхээр сайн байсан. Тэгээ үнийн хувьд энэ Dr. Pepti гэдэг брендийн бүтээгдэхүүнүүд айгүй боломжийн байгаад байдаг байхгүй. Угаагч за тэгээл энэ тонер, тос гэдэг ерөнхийдөө бол ердийн одоо нэг бүтээгдэхүүнийг бодох юм бол харьцангуй боломжийн. Гэхдээ үйлчлэг нь бол бүр айгүй сайн байгаад байсан. Ер нь нэг тийм бүтээгдэхүүнүүд байгаад идэв шүү дээ. Хүмүүс нэг сүртэй рекламддаг мөртлөө мэддэг хүмүүс нь авч хэрэглээлээдэг бүтээгдэхүүн гэх юм бол энийг би хэлнэ. За тэгээ энэ сайн байсан болохоор би ээжтэй авсан. Хадам ээжтэй бас энэс ингээд авч өгсөн байгаа. Тэднэрт ч гэсэн айгүй таалагдсан гэсэн тийм ревюгийг надад өгсөн. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Abibin Hard Leaf Essence Pad гэсэн. За энийг бол би ингээд 70 ширхэгтэй хэрэглээ дуусгацсан байна. За энэхүү пад бол ерөнхийдөө бүх төрлийн арьсан тохиромжтой. Одоо яг тийм л төрлийн арьс гэсэн тийм бол огт байхгүй. За тэгээ миний бодлоор бол энэ одоо Essence Pad-ыг хуурай арьстай хүн хэрэглэх юм бол бүр айгүй сайн одоо гүний тийм чигшил өгөхөр санагдсан. За тэрнээс гадна одоо тослог арьстай хүмүүс ч гэсэн ер нь бол одоо гүнээсээ чигээ барих, чигний балансыг айгүй сайн тэнцвэржүүлэхгүй болохоор одоо хуурай шах тусмаа чиг одоо тос улам их ялгараад улам их гарч ирээд байдаг. Тийм учраас тослог, хуурай, эмзэг, холимог гэд ямар ч төрлийн арьсанд энэхүү пад бол маш гоё тохирохоор тийм санагддаг. Тэгээ ер нь миний хэрэгжилжсэн паднууд дундаас бүр хамгийн сайн одоо хамгийн бүр супер гэж хэлж болохоор би одоо энийг ер нь бол нэлээд олон удаа бас ярьж ирсэн, Reels дээр ч ярьж ирсэн, пост орч оруулж ирсэн. Ер нь бол миний одоо бүр all time favorite team pad байгаад байгаа. За тэгээ энэ маань болохоор дотроо 70 ширхэгтэй 250 мг. За тэгээ та бүхэн ер нь эссенцийг нь хэр их гэдгийг мэдхийн тулд хэдэн миллиграм байна гэдгийг нь харчвал ер нь зүгээр байдаг. За ихэнх паднууд ер нь 200 мг-аас дээш байх юм бол эссенц ихтэй одоо чиг дарсанд чиг өгөх тал дээр айгүй сайн гэд ерөнхийд нь ойлгочих болно. Тэгээд энэ маань болохоор 70 ширхэгтэйгээс гадна одоо refill хийх бас 70 ширхэгтэй гэдэг ингээ худалдаад авах юм бол илүү бас боломжийн үнэтэй байгаад илээ. За тэгээ орц найрлага нь болохоор hard leaf гэдэг ийм зүрхийн хэлбэртэй юм навч байдаг шүү дээ. Тэрний одоо ханд дотор нь агуулаа гисэн. За тэгэнгүүтээ niacinamide гэсэн орц найрлага маань угаасаа хэл гоо сайхны бүтээгдэхүүн байдаг. Айгүй тийм хэрэгтэй арьсыг цайруулна, тайвшруулна, чигээр хангана гэх мэт айгүй олон үйлчлэгээтэй. Энэ бол өстой супер бүтээгдэхүүн байсан. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Dr. Alpiaгийн Stretch Calming Pad гэсэн бүтээгдэхүүн байна. За энэ бүтээгдэхүүн маань болохоор ингээд дөрвөлжин хэлбэртэй. За тэгээ гаргаж ирээд сунгаад нэг хэрэглэхдээ бол 3-ыг хэрэглэждэг. За тухан дээрээ хамар хэсгээрээ за тэгээ ирүүндээ ингээд тавиад хэрэглэждэг. За энэний надад юу таалагдсан бэ гэхээр энэ маань бол ерөнхийдөө тайвшруулах үйлчлэгээтэй
хэрэгтэй пад боловч. За өглөө эртсээрээ та бүхэн одоо ингээд арсчин айгуу тийм эмзэгшсэн, хуурайшсан ч юм уу. За эсвэл зарим тохиолдолд ер нь ихэнх хүмүүст бас тэгдэг гэж бодож байна. Арс ингээд одоо жоохон юм хавантаас ирдэ штэ. Тэр хавангаа яаж бууруулахаа сайн мэдэхгүй одоо хавантай нүүрэн дээр нүрэ будаа гарахаар бас айгүй эвгүй харагдаад байдаг. Яг тийм үед энэ пад хаванг бүр айгүй сайн бууруулж исэн. За тэгээ хаван бууруулах одоо нөө орц найрлага гэсэн чинь энэ дотор болохоор пантенол байгаад байгаа. Пантенол яг уу арсыг тайвшруулах гэсэн орцтой мөртлөө ерөнхийдөө бол бас хаванг бууруулах тал дээр бас үйлчлэгээ үзүүлдэг юм байлээ. За тэгээ түрүүний дурдчихсан одоо тайвшруулах төрлийн бүхэл одоо орц найрлага энэ дунд байгаад байгаа байхгүй юу? Сика байгаа, за Мадека бас байгаа. Гэх мэтчлэн одоо арсыг ямар орц найрлага тайвшруулдаггүй тэр бүхэн энэ дотор багцсан байсан. Тэгээд хэрэглэнгүүтээ шууд ингээд үр дүнгийг мэдэрч болохоор шууд харж болохоор бүтээгдэхүүн гэвэл би шууд одоо энийг хэлнэ. За тэгээ энэс би бол дахиад худалдаж авсан. Энэ бол бүр үнэхээр одоо сайн тултлаа үйлчлэгээ үзүүлдэг тийм пад байсан. За дараагийн бүтээгдэхүүн нь бас л одоо доктор Алтиягийн бүтээгдэхүүн байгаа. За энэ бүтээгдэхүүн болохоор 30 ширхэгтэй тийм нүүрний маск байгаа. Last Minute Skin Rescue Anesthetica Mask гэсэн байгаа байхгүй юу. За тэгээ энийг болохоор яаж хэрэглэх вэ гэхлээр өглөө одоо нүрэ бодохын өмнө ч юм уу за эсвэл skin care хийхээ өмнө одоо skin prep болгож энийг хэрэглэх. Тэгээ 5-10 минут хэрэглээд одоо арсыг ингээд айгуу тийм тайвшруулаад дараагийн одоо арчилгаанд бэлтэнэ гэсэн тийм одоо үйлчлэгээ үзүүлнэ гэсэн байсан. За гэхдээ надад энэ маск бол нэг их таалагдаагүй. Яахав дээл гэж бодсон ч тиймэрхүү юм байхгүй. Ер нь бол дахиж одоо худалдаж авахгүй гэж бодохоор тийм маск байсан. Ямар ч байсан одоо хэрэглээд бол дуусгасан. Тэгээд би өглөөний арс арчилгаанда төлхөө одоо дандаа хэрэглээд идэг. Тонерөө түрхчээд дараа нь одоо серум юм уу эссенцэд түрхчээд энэ маскыг нэг 5 минут байлчаад дараагийнхаа одоо тос нарны центрээ түрхчдэг. Тэгээд яг нэг тийм тайвширж байгаа ч юм уу арс одоо ингээд улаалтанд дарагдсан ч юм уу хаваа энтер буурсан гэсэн ямар ч тийм үйлчлэгээ надад бол мэдрэгдээгүй. Зүгээр л нэг юм эссенцтэй тэгээд ингээд нүүрэндээ тавиад салгадаг нэг тийм энгийн байдаг л маск шиг санагдсан. Тэгэхээр энийг бол би дахиж авахгүй. За дараагийн танилцуулах бүтээгдэхүүн одоо энэ Self Efficiency гэдэг брендинг Sika-тай Cooling Pad гэж байна. За энэ Sika бол мэдээж одоо тайвшруулах орц найрлага гэдгийг та бүхэн угаасаа мэдж байгаа бах. За энэ пад бол тийм сэнгэнсэн мэдрэмж төрүүлдэг хгүй. Тэгэхээр одоо ингээд зам болж байгаа учраас зуны улиралд энийг хэрэглэх за халуун орн руу явж байгаа бол энийг хэрэглэхэд маш тохиромжтой. За тэгээд энэ пад надад бүр үнэхээр таалагдсан. За яагаад таалагдсан вэ гэхээр одоо юм сэрүүцүүлэг төрлийн паднууд болохоор ингээд арсан дээр яг тавьж явах үед сэрүүхэн байжгаад авангуут ингээд нөгөө одоо юм кулинг мэдрэмж нь ерөөсөй байхгүй болчдөг байхгүй. Энэ болохоор авсны дараа ч гэсэн дараа ингээд 10-20 минутын турш арс ингээд сэнгэнсэн хിവэрэ байгаад идэг. Өөрөөр хэлэх юм бол ингээд үйлчилгээ нь нүүрэн дээр ингээд хിവэрэ байгаад байдаг учраас за энэ бол надад үнэхээр одоо юм таарах бүтээгдэхүүн байна гэж би бодсон. Тэгээд улаалтыг бол аягүй хурдан дарчдсан билээ. За тэгээд одоо ингээд батга гарсан ч юм уу эсвэл одоо ингээд розешатай арс нь ингээд байнга чимчгнээд улаагаад байдаг. За эсвэл наранд халаад хит их ингээд улаацсан түлэгдсэн тиймэрхүү төрлийн одоо арс байдаг шүү дээ. Тийм үед яг энэ пад бол үнэхээр одоо үр дүнгээ өгөхөөр шууд үр дүнг нь харж болохоор за ингээд хэрэглээд нэг 5 минутын дараа гэхэд маш сайн ингээд сэнгнээд арсыг аягүй гоё тайвшруулангаа сэтгэл санааг бас ингээд өргөөд арайд жоохон тайвшруулад байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр энэ бол миний одоо тийм go to гэж хэлэхээр тийм пад байсан. Тэгээ би бас л одоо юм 2 сетээр нь авсан учраас нэгийг нь хэрэглээд уссан. Нөгөөдхийг нь бас одоо удахгүй нээх гэж байгаа. За хамгийн сүүлийн одоо миний хооцолсон бүтээгдэхүүн бол нөхөө Round Lab-ийн cleansing pad байгаад байгаа. За энэ Round Lab дээр болохоор юм 2 pad яг юм ижлэхэн савтай 2 pad байгаад байдаг. Нэг нь болохоор toning pad, нэг нь болохоор юм cleansing pad байгаад байдаг. Cleansing pad-ын дотроо 60-тай, toner pad нь болохоор 80-тай байдаг л үү дээ. Тэгээ энэний одоо надад нэг онцгой санагдсан юм нь юу гэхээр өөр бас юм нэг усан одоо юм cleansing water гэж байгаад байдаг. Тэрийг нь хэрэглэхээс илүү би энийг хэрэглэх дуртай. Ягаад гэхээр падных нь нэг тал нь болохоор жоохон юм нүүр цэвэрлэх юм барцгаж талтай. Тэр нь хит юм ширүү энэ төр өрсө биш. Айгуу гоё зөөлөн ингээд айгуу сайн цэвэрлдэг. Ялангуяа өглөө бол би байнга энийг хэрэглэдэг байгаа. Шүн ингээд хоримтлагдсан одоо тос энтрийг бол айгуу сайн ингээд аваад бохирдлыг бүгдээр ингээд тэр чигт нь айгуу сайн цэвэрлдэг. За тэгээ нөгөө тал нь болохоор илүү тийм зөөлөн учраас за ингээд арсанд одоо чиг өгөх нэг тийм пад байдаг байхгүй. Тэгээд энийг бол би ингээд 6-7 дахь саваа дуусгаж гин. За энэс бол би бүр авсараа хоолно. Цэвэрлэгээнд бол энэ бүр хамгийн одоо миний хэрэгжилсэн хамгийн сайн пад гэж би хэлнэ. За ингээ ямар ч гэсэн миний дуусгасан бүтээгдэхүүнүүд гэх юм бол иймэрхүү байна. Дахиж одоо ихэнх нь авах бүтээгдэхүүнүүд байлаа. За тэгээ та бүхэнд өнөөдрийн дугаар юу гэж бодогдов? Та бүхний бас урд нь хэрэгжилжсэн бүтээгдэхүүн энэ удаагийн одоо
хоослсон MTS review-д маань орсон байсан бол өөрийн гэсэн сэтгэлдээ бас комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. Ингээд удахгүй дараагийн дугаар маань орох болно. За дараагийн дугаараар би худалдаж авсан бүтээгдэхүүнүүд болон над дээр ирсэн PR box-ыг та бүхэнд танилцуулах болно. Нэрээ PR box-оор надад ийм хөөрхөн футболк бас ирсэн байгаа. Хоёр төрлийн футболк, хоёр ойм центр ирсэн байгаа. Тэрийг та бүхэнд удахгүй бас харуулах болно. Ингээд дугаартайгаа хамт байсан нийт үзэгчтэй баярлалаа. Ингээд дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.